За сэтгэл зүйгээс эхлээд явчих. За сэтгэл зүйн хувьд бол одоо хүн болгоно л сэтгэл зүй мэдээж өөр байгаа. Удирдах сурахын тулд мэдээж альва нэг юм дээр ингэж төвлөрөх шаардлагатай болдог. За энэ төвлөрлийг бий болгохын тулд мэдээж нэгдүгээр тийм гүйлт. Одоо сэтгэл зүйгээр альва нэг юм дээр ингэж төвлөрснээр хүмүүс сэтгэл зүйг хянж эхэлдэг гэж миний хувьд бол боддог. Тийм болохоор сэтгэл зүйн төвлөрүүлэхийн тулд гүйлт, за гүйлтээ хамгийн хослох зүйл бол мэдээж бясалгал. За сэтгэл зүй бясалгал, гүйлт бясалгал хоёр одоо яагаад ингэж хосолж өгж байна вэ гэхээр одоо хүмүүс яг гүйжихтаа ч юм уу ганцаараа гүйжихтаа маш олон зүйлийг одоо эргцүүлж боддог. Миний хувьд ч гэсэн одоо яг гүйжих ганцаараа гүйжихад бол ер нь хаяа маш их гоё кайфтай байдаг. Яг тийм одоо задгаа орчинд ийм одоо отын түүр биш хүн машин тэрэг багтай ийм юм бодож хахад ингээд гүйжихад бол сэтгэл зүгээ айгүй их бэлдээд ганцаараа бясалгаад олон зүйлийг тунгаагаад за би чи нэг энэ дээр нэг ингээд байгаа юм байна да тийм байна да гэд. За олуулаа явж байхад бол яг энэ бол бодохгүй. Яг нөгөө хүмүүсийнхаа одоо бод санаа хоорондоо тухай ярилцаад явж идэг учраас яг өөрийгөө бясалгаа сэтгэл зүй дээр юм бол нэг анхаарч чаддгүй. Бид нөгөө эрүүл байхын тулд гүйж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд гүйж яхад нөгөө нэг өөр ажлын стресс янз бүрийн юмыг бас тайлах гэж энэ тий сэтгэл зүгээ өөрчлөх гэж одоо нэг их ачаал нөгөө нэг ажлын том ачаал авж байгаа шүү дээ бас энэ чи амьдрал дээр бас ажил гүйлтээс наан энэ чинь бас өөр маш их сэтгэл зүйн асуудлууд байгаа шүү дээ. Олон хүчин зүйлүүд байгаа. Тэгэхээр тэр бүх зүйлийг одоо ямар ч үед даван туулах тийм сэтгэл зүйтэй байх хэрэгтэй. Тэр сэтгэл зүйг бид нэр олж авахын тулд энэ гүйлт гэдэг зүйл дээр одоо өдөрт 1-2 цаг ч юм уу зарцуулаад төвлөрч чадж гин гэдэг чинь бид нар бусд үед нэг төвлөрч чадахгүй. Одоо ажил дээр очичоод ажиллаа хийж байхдаа бид нар ажилдаа төвлөрнө үхээс одоо би ингээд сэтгэл зүйн бэлтгэх хэрэгтэй ингээд төвлөрөөд байж бас чадахгүй тийм болохоор яг гүйжих хугацаанд хүн яг өөртөө төвлөрөөд маш сэтгэл зүгээ маш бэлдэж ивэл ер нь зүгээр. Тэгээд 7 хоногт бас 1-2 удаа аль болох ганцаараа гүгээд ингээд одоо өөрийнхөө хийж байгаа ажил тэр гүйлтэнч тэр бодоод төвлөрөөд ингээд иймэрхүү алдаа дутагдaltaй байгаа гэдгээ одоо ухамсарлах юм уу иймэрхүү байдалтай бас байж болно гэж миний хувьд бол бодож байна. Зорилготой байна. Өөрийн гэсэн зорилготой хүмүүс мэдээж гүйл дээр хичээлж байгаа. Нэгдүгээр зорилгоо тодорхойлно. Хоёрдугаарт нөгөө хамт олон өөрийнхөө хүрээллийг бий болгоод ер нь эхлээ гүгээд хэлж байгаад өөрийн гэсэн хүрээллээ бий болгочих хэрэгтэй. Одоо хүрээлэл гэхээр нэг тийм олон биш 2 3 одоо гүйл дээр юу яаж хүрээллийг бий болгоод тэр хүмүүстэйгээ одоо хамт тэгээд хамт гүөхээс гадна одоо бас орчин бас чухал гэж бодож байна. Одоо та бүхэн яг өглөө ингээл босоод одоо анх гүйж байгаа хүмүүс за би нэг хэсэгтээ одоо яг гэрийнхаа юунд ч юм уу гэрийнхаа хажаа ойролцоо гүйжигээд нөгөө ажил алданаасаа болоод ингээ гүйж магадгүй. Тэгэхээр хүмүүс нөгөө нэг тэр зүйлдээ яг төвлөрөхгүйгээр за би 1 км явж байгаад ч юм уу за болидо гэж буцаа явчихдаг. Яг тэр одоо анх гүйж эхэлж байхад өөртөө хөвшил болгохын тулд нөгөө нэг хүрээл гэдэг зүйл маш их нөлөөлнө. Тийм болохоор яг тэр зүйлээ даван туулж чадахгүй тэн дээр алдаж байгаа бол нөгөө яг энэ хүрээлэн дээр ирээд ч юм уу ингээд яг энэ гүйж байгаа хүмүүсээс үлгэр дуурайл аваад ч юм уу яг энэ орчинд нь ирээд үлдээ нөгөө хөвшлийг бол нэг одоо 3 сар орчим гэдэг. Ер нь 90 хоног яг энэ зүйлийг ингээд давтаад байвал хөвшил болдог. Хөвшил болгохгүйгээр хүмүүс ингээд нэг 10 14 хоног хийжээл ахаад амарж байгаад ч юм уу ингээд хийдэг. Тэгээд хөвшил болгох гээд юу яачаад маш нөгөө өөртөө нөгөө нэг ачаалаа ихсгээд юу яагаад байдаг. Одоо би өдөрт хөвшил болгож байгаа зүйлээ яг эрүүл мэндийг өдөрт 10 км гэсэн бол яг 10 км-ээр гүйх ёстой. Яг өөрийнхөө нөгөө эрүүл мэндийн талаас нь гүйж байгаа бол. Тэгэхгүй хүмүүс чинь нөгөө нэг би ингээд одоо 5 км гүйгээд эхлээд 10 км болгоод тэгээд ингээд ахаад явхаараа тэр чинь өөр системтэй бэлтгэл болоод явчихж байгаа байхгүй. Эрүүл амьдралын хэв маяг гэдэг чинь нөгөө нэг
хүн 5 км гүйдэг бол 5 км-ээр л гүйчих хэрэгтэй. Тэгээд цааш нь 10 20 марафонд өөрийгөө сорё гэж байгаа бол тусгай багшаас ч юм уу тусгай нөгөө олон жил гүйсэн хүмүүсээсээ дуршлаг судлаад ингээд цаашаа хичээж болно гэсэн. Нэгэнд дадал болчих юм бол ингээд дадал нь цаашаа ингээд өөр зориг болоод явдаг тий. Дадлаа болгохын тулд нөгөө мэдээж яг өөртөө таарсан баг багаар юм уу эсвэл зүгээр дадал болгож байгаа хүмүүс 10 км-ийнхаа гүйлтийг хийчлээ тэгэл яваад өгнө. Яг тэгжид дадал болж байгаа. Тэгэхүүл ачаалаа нэмээд бууруулаад байгаа чинь тэр чинь дадал биш. Одоо энэ зүрхэндээ ч гэсэн ачаал үүсгээд эхэлж байгаа. Нэг өдөр ингээд савлуулаад маргааш намраагаад эн чинь тамирчин зүрх болоо явж байна. Ачаалж байгаа булчингууд ч гэсэн ондоо болоо явж байна. Тэгэхээр яг хөвшил болгоод явах ахаад ингээд нөгөө шатлалтайгаар дээшээ одоо тамирчин болоод ч юм уу өөрийгөө сорих гээд яваад ирэхээр арай эрүүл мэндийн гүйлтгээд ихээр нөгөө нэг 5-10 мянган метр тий. Яг тэн дээрээ яг өөрийнхөө эрүүлэр гүнэ гэсэн үг. Хамгийн дөрөнд өөрийн сэтгэл зүгээс гадна гэр бүл бол маш чухал. Одоо миний хувьд бол ингээд мэрэгжлийн тамирчин байхад ард бол мэдээж өөрөө гэр бүл бол байна. Энэ зүйлүүд дээр одоо би ингээд гадагшаа бэлтгэл сургалт хийх гээд одоо 3-4 сар орчим явцдаг өгөл. Тэгэхэд одоо миний амьдрал яг ард бол одоо эхнэр бол яг бүх ажлыг дагаад үлддэг. Тийм болохоор одоо анх яг гүйж мэрэгжлийн тамирчин талаас нь ярихад бол мэдээж гүйхэд бол гэр бүл бол маш чухал, гэр бүлээ маш зөв сонгох хэрэгтэй. Ингэж цаашаа гэр бүл одоо давхтаргүй ч юм уу одоо асуудалтай байвал одоо тамирчин хүн бэлтгэл сургалтанд төвлөрөхөд бол маш хүндрэлтэй байдаг. Сэтгэл зүйн хувьд тий. Сэтгэл зүйн хувьд ч тэр одоо тэгээд ямар хүүхэд юу н өвдөд байхад гадаад бэлтгэл сургалт хийгээд яваад байлтай нь шүү дээ тий. Тэгэхэд багасаа одоо бүхэл ажлыг бол гэр бүлийн эрэгтэй эмэгтэй гэхгүй ер нь гэр бүлийн хүмүүс бол мэдээж маш чухлаа. Сонирхогч одоо бидний хувьд одоо чи бол ингээд жишээлбэл Монгол ирлээ гэхэд өндөр ачаалтай бэлтгэлтэй бас л ингээд хийж байгаа шүү дээ тий. Тэр үед одоо амьдралын хэмнэлээ тэгээд бэлтгэлийн энэ юугаа яаж авч явж байна. Тэгээд сонирхогчдын хувьд одоо бид сонирхогч дөнгөж гүйж эхэлж байгаа ч юм уу одоо ингээд бэлтгэлд дөнгөж ороод явж байгаа хүмүүсийн хувьд хэмнэлээ яаж зохицуулах хэвтэй. За анх хичээлж байгаа хүмүүс бол яг өөрийнхөө хэмнэлийг одоо зохицуулахын тулд одоо яг нэг гүйлтийг хөвшил болгоод ингээд ажил амьдралтайгаа хослуулад ингээд явъя гэж бодож байгаа бол мэдээж гүйлтийг бол өглөө эртэл хийх хэрэгтэй. Өглөө эрт. Хүн өглөө эрт хийж чадахгүй за би өглөө эрт ажилдаа юм чинь за зайлшгүй бол ажилдаа байж болно. 7 хоногт 1-2 удаа тий өглөө би эрт ажилдаа байж болно. Тэгвэл гүйлтийг бол ерөөсөө одоо мэрэгжлийн тамирчин дээр ч тэр одоо ямар нэгэн ажил би нэг за өглөө үндсэн бэлтгэлээ хийж чадахгүй юм чи би өдөөс хойш амжуулчих гэдэг юунд манай энэ юунд бол ерөөсөө манай улсад бол ерөөсөө болж өгдөггүй асуудал. Тийм болохоор аль болох та бүхэн өглөө ерөөсөө нэг ажлаас өмнө ямар нэгэн байдлаар гүйлтээ амжуулаад тийм хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар өдөр 3 цагаас бэлтгэлээ хийгээд төлөвлөсөн байж идэл нэг булан руу ороод түгжрээл тэгэл 5 цаг. Тэгээд дараагийн ажил ингээд ундраад гараад ирэх учраас тийм хөвшил болохын тулд мэдээж өглөө эртэл хамгийн түрүүнд өөртөө цаг зав гаргах хэрэгтэй. За яг тэгээд манай Монголд яг энэ Улаанбаатар хотод яг гэрээсээ ингээд бэлтгэлээ хийгээд миний хувьд одоо ингээд тамирчны хувьд хийгээ явах бас маш их хүндрэлтэй. Аль болох цугларалтуудыг ингээд авч за гэрээсээ хол юм уу налах дөрөв рүү ч юм уу өөр газар руу гарч ирэхгүй бол бас айгүй их ажлууд гарч ирээд байдаг. Яг ингээд өглөө үндсэн бэлтгэл хийчээд өдөр амраад бид нар чинь 1-2 цаг өдөр амраад унтаад орой яг зөөлөнгүүлтээ султай зөөлөнгүүлтүүдээ хийнгээл төлөвлөөд бэлтгэл дуусаад гэрт очиж идэл одоо тэндээс чинь юм нэг хүн залгаад одоо ажиллаас ч юм уу иргэд ингээд байдаг. Тэгэхээр мэрэгжлийн тамирчин байхын тулд ер нь мөнхийл цугларалт бэлтгэлүүдийг бол мөнхийл авж гин авж иж одоо амжилтууд бол ахна. За яг нэг иймэрхүү байдалтайгаар өглөө үндсэн бэлтгэлээ хийжээл тэгэл ингээд амарч чадахгүй ингээд явах юм бол яг нэг тийм өндөр зэрэглэлийн том тэмцээнүүд ч юм уу юунууд одоо амжилт үзүүлэх нь бол ховор байдаг. Бидний гол одоо энэ гол тэмцээнүүдэд амжилт гаргаж явж байгаа гол юунууд бол бид нар дандаа цугларалтууд авсан байдаг. Нэг 3-4 сарын. Яг цугларалтуудыг аваад үндсэн бэлтгэлүүдэд авж иж тэр үр дүнгээ үзэж
тэмцээнүүд амжилт гаргасан. Тэгэхээр бид нар шиг ингээд одоо яг ингээд хавар ирээд нэг сарын хугацаанд игээр бэлтгэлүүд бас их айгүй ундаг. Энд ч ирэхээр ингээд янз бүрийн одоо ажлууд их хоригдлогдсон байж идэг. Бас олон сар яваад ирэхэд. За нойрны талаар одоо өөрийнхөө одоо ингээд шинэ эрт амрах хэрэгтэй гэсэн шүү дээ. Тий. За нойроо яаж зохицуулах хэрэгтэй? За нойрыг бол аль болох эрт амрах хэрэгтэй. Ерөөсөө манайхан ч ер нь эрт амрыг гэл тэгэхээр ер нь амар асуудалтай байгаад байдаг юм гэр бүлээ. За яг хуу ажил нь орой тараад ирж байгаа. Тэгэл 8 цагт хоолоо идээл. Тий. Тий. Ирээл хоолоо идээл тэгээд хоолоо идэж дуусангуудаа л тэгээд шууд орондоо ороод унтах болчихсон. унтах болчихдээ. Тийм болохоор ер нь хоолоо идчихэд хоолоо нэг за хүн хэдэн цагт ч хэдэж идэж юм болно. За нойр хоолт хоёроо ер нь цуг яриа явж тий. Тий. Эхлээд яг хоолтоос яриа явж. Хоолтон дээр нөгөө манайхан ингэж яриад идэг штэ. Одоо бизнесийн багш ч юм уу. Миний бодлоор бол тэднэртэй бол нэг ер нь бас жоохон санал зөрүүтэй байдаг. Нөгөө нэг заавал нэг тим гүйжихтаа нэг одоо жимс за банан ингээд яг мэдээж эрзээ нөхдөг зүйлүүдийг бид нар хамгийн дөрөнд гүүх ч юм уу сүлсөөр их алддаг хэрэглэн. Гэхдээ орой очоод тим хоол идэх хэвээр, ийм хоол идэх хэвээр гэдэг байхгүй. Бид нар бол ингээд одоо эрт дээр үеэс мах тий мах гэдэг зүйлийг бол идээд хөвшөөд бид нар бол махыг бол өдөр тутмын хоолндоо хэрглэж байгаа. Бид нар гол нь ямар ч хүнд хоолыг идэж болно уу? Бид нар өөгдөөж идэж болно, өөгдөөс хаа махан чанаад идэж болно. Гол нь бид нар өөгдөө махаа арай эрт идээд задлаад тэрнийг шингээчтгэл байх хэрэгтэй. Шингээчэд унтдаг байх хэрэгтэй. Тэгэл болоо. А манай гол энэ хоолтон дээр манай улсын алдаж байгаа юм чи яг тэр хүнд хоолоо идчихэл унтчаад байгаа байхгүй юу? Тий. Тэр чинь л гол алдаа. Тэгэхээр бид нар ямар ч хоолыг идэж болно. Тэгтээ бид нар тэрнийг задлцдаг байх хэрэгтэй. Задлаад сан гизээ цэвэрлээ хоол чинь мэдээж хоол чинь гол задрах шалтгаан чинь нөгөө гизэн мэдээж бид нар хөдөлгөөн үлдчихэж хөдөлгөөн хийж ижил задрна. Тэгээс бид нар зогсож байхад бол хоол бол задрахгүй. Мэдээж хоол идчихэд хөвтөж байгаад цагийн дараа гараад хүүхэд мэдээж хоол тэр жигтэй байж идэг тий. А бид нар гэртээ ч юм уу янз бүрийн алхаад жоохон хөдөлгөөг нь 20-30 минутын дараа бол хөдөлгөөн хийж байгаад гүүхэд ямар ч хоол шингэсэн байж идэг. Тэгэхээр хоолтыг бол ямар ч хоол идэж болно. Тэгтээ бид нар хоолоо залчаад аль болох оройд унтчих хэрэгтэй. Тэгээд хэдэн цагт унтж байна? За би бол нэг өсрээд 11 болд юм аа. 10 11 гээл хүүхдүүд ч бас унтаж өгөхгүй. Бас тэгэл оройд ч бас телевизээр ганц хоёр кино мана харах үе байна. Тэгээд ямар гэр бүл нэг 9:30-аас нэг одоо нэг солонгосын сериал ч юм уу үздэг байхад нь тэгэл би ямар унтъя гээл өөрийгөө бодоод би маргааш хүнд үлдгэлтэй гээд орилоод байлтай нь бас тэгээд нөгөөдүүлийнхаа юугаар нөгөөдгөө үзэж дуусгах нь тий. Тэг аль болох чухал бэлтгэлүүдийнхаа бэлтгэлтэй өдрүүдээр тэмцээнийхээ өдрүүдээр бол аль болох эртээ амрахыг бодно. Бос туйл сайхан энгийн яг 10-11 болгоод унтаж болно. Тий, нойрны чанар бол бас бэлтгэл дээр бол маш амаралтай. Ер нь аль болох гүн нойрыг авах хэрэгтэй хүн. Тийм болохоор гүн нойроо нөгөө өөрийн нойр гэдэг зүйл дээр бас нэг юм хэлэхэд нөгөө яг өөрөө нөгөө 11 цагт унтаад хөвшцэн хүн одоо ингээд би гүйж эхэлж байгаа гэл 9:30-д унтчих гал зарим нэрээсээ юу яагаад. За яг хүн бол яг унтдаг цагтаа унтах хэрэгтэй. Миний бодлоор. Тэгвэл тэр чинь нөгөө яг өөрийнх нь нөгөө хөвшил болцсон зүйл байгаа байхгүй. Хүн 11 цагт унтаал өглөө 6-7 цагт болцсон. Тэгэхээр тэр зүйлээ нэг эвдгээд ингээл би ерөөсө 10:30 10 гэл удахгүй болохгүй гэл одоо гэрлээ удраагаад тэгээд нөгөө гэр бүл гэдэг зүйл чи ард нь бас байж байгаа шүү дээ. Бүгд ингээд мэдээж та 11 цагт унтж байгаа юм чи танай гэр бүл ихнэр бүгд л 11 цагт унтж байгаа. Тэгэхээр бүгдээрээ тэрнийг одоо яг хэвшил болгохын тулд бүгдээрээ дадлах хийх хэрэгтэй. Та ганцаа 10 цагт унтах таад байхгүй. Тийм болохоор яг тэр гүйлтэйгээ хослуулаад эрд амраад би маргааш гүйлт хийн гэж бол мэдээж гэр бүлэрээ л тэр өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Хүүхдүүд дээрээ ч тэр, өөр дээрээ ч тэр. За бид нэр одоо ер нь буруу энэ нойрон дээр ер нь буруу юм байна. Бүгдээрээ гэр бүлэрээ тий 10 цагт юу яаж хэвшээ, унтж хэвшээ. Хоолоод хэдэн цагт идэх гэд.
Ингээ гүйлт гэдэг зүйл чинь нөгөө нэг яг өөрөө ингээд би өнөөдөр гүүгээд юу яаж байгаснаа нөгөө ард нь яг гэр бүл гэдэг зүйл чи одоо яг ингээд энэ дээр ингээд маш их харагдаад эхэлж байгаа юм. Бид нар өнөөдөр 10 цагт унтнаа гэдэг чигээ та ганцаараа мэдээж унтж чадахгүй тий. Яг энэ дээрээс ингээд харагдаад гэр бүл гэдэг зүйл чи хамаагүй. За юу яагаад гэр бүл гэдэг зүйл чи хамаагүй юу болоод эхэлж байгаа байхгүй? Хамааралтай болоод эхэлж байгаа. Та одоо гүүгээд эхэллээ гэхэд хоолн дээр ч юм уу орой би 6 цагт хоол идлээ гэж яхад гэр бүлч гэсэн яг орой 6 цагт хамтдаа л хамт. Тэгээд нөгөө тэмцээнтэй чухал бэлтгэлтэй гэхээр хүмүүс чи яг гэр бүл чи ойлгоод яг тэр дадал хэвшил чинь таны тэр зөв дадал хэвшил чинь гэр бүлд чинь давхар нөлөөлж байгаа байхгүй юу? Тий. Нөлөөлөх хэрэгтэй. Тий. Яг манай дээр ч гэсэн яг тийм байдаг. Яг эрт унтах хэрэгтэй гэвэл яг эрт л унтдаг. Би өнөөдөр би шүлтэй хоол идэх хэрэгтэй 6 цагт гэвэл мэдээж би бол өөрөө тамирчин учраас ер нь шүлтэй хоол руу ирнэ. Хоолтон дээр бол ихэвчлэн байдаг. Яг ингээд кростэй нэг өдрөөс сэргээгээд интервал бэлтгэлүүд орж ирэхэд яг кростэй өдрөн бол яг дуртай одоо бууз хуушураа хийдэж болж байгаа юм. Яг интервал бэлтгэлийн өмнө бол ихэвчлэн шүлтэй хоолуудыг иддэг. Гэтэл бол би шүлтэй хоолн дээр юм бол аль болох тэгж би бол хоолтон дээр бол нэг их тэгж анхаарал байдаг. Яг л өөрийнхөө иддэг одоо гуралтай шүлтэй авшаага идчихдэг. Тэгтээ бол 7 хоногт бол оройд энэ шүлтэй хоолыг бол аль болох идчих хэрэгтэй. Ер нь оройд шүлтэй хоол идэгсэн тий. Энэ гидсний гөрүүлц хөдөлгөөнийг хамгийн их сайжруулдаг юу бол маш их шүлтэй хоол, хурдан шингэдэг. Тэгэхээр энэ шүлтэй хоолыг төлхөө хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар хоолтч тэр одоо ингээд нойрон дээрч тэр өөрснийгөө бодоод ингээ өглөө эрт босоод юу яаж гүүж байгаа ч гэсэн ингээд амьдрал дээр гэр бүлийн ч гэсэн маш тийм өөр хим рүү оруулж байгаа гэсэн үг тийм. Зөв хөвшилд оруулж өгч байгаа гэсэн. За би 2017 оноос эхлээд бол яг ер нь бэлтгэл сургууль гайгүй болоод дотоодын тэмцээнүүд за бас гадаадын олон улсын тэмцээнүүд бол бас амжилтаа оролцож эхэлсэн. Тэгээд миний энэ дотоодын тэмцээнүүдийн ингээд энэ хавсрагчдын тав хүн сонирхол ингээд үзэж болно. За дотоодын тэмцээн 17 ингээд 17 за 19 22 20 21 22 23 гээд одоо бага ангаад болдог 50 км-ийн улсын аврах одоо 50 км-т 5 удаа төрүүлж ирсэн. 5 жил дараалан төрүүлж ирсэн. За 50 км-ийг хит олон марафон гүйцэтгэл бол одоо яг 17 оноос орж 50 км-т 17 онд төрүүлээд 12 цагийн гүйлтэнд бас улсын аврагт төрүүлж ирсэн 17 онд. За 50 км-ийн Монгол улсын рекорд амжилтыг 2 удаа шинжилэн тогтоосон. 2019 онд 3 цаг 8 минут байсан рекордыг бага ангаа марафон дээр чинь 3 цаг 6 минут 41 секунд болж 2 минутаар ахиулаад 19 онд яг бага ангаан зам дээр. Тэгээд 2023 онд энтгэгт болсон 11 сарын 23 оны 11 сарын 5-нд болсон энтгэгт болсон хит олон 50 км-ийн дэлхийн аварга дээр 50 км-ийнхаа рекордыг 2 цаг 58 минут 41 секунд болгож одоо 2 цагийн тоор оруулж ирсэн 50 км-ийн Монгол улсын рекорд амжилтыг. За 42 км-ийн одоо хувийн амжилтаан бол одоо энэ жил шинжилэн тогтоосон. Одоо 21 км. За 42 км-ийн цагуудыг 2 сарын сая хагас марафон гүйлтийнхийг 2 сарын 23-нд энэ Чиндуу гээд хятадын хотод цаг 5:13 гүйж хувийн амжилтаан тогтоосон. Мөн олон улсын хэмжээний мастрын норматив цагийг биелүүлсэн. За 42 км-т энэ 4 сарын 6-нд Солонгосын Гунсан хотод болсон олон улсын марафон цаг 15:49 гүйж олон улсын хэмжээний норматив цагийг биелүүлсэн. За анх одоо ямар бэлтгэл сургалт хийгээд тэгээд амжилт одоо яаж гарсан бэ гэвэл за би анх одоо гүйж эхлээд одоо 17 оноос хойш яг үндсэн марафоны бэлтгэлийг хийж байхад бол би нэг тийм өндөр ачаалттай бэлтгэлүүдийг бол хийдгүү байсан. Өдөрт өндөр ачаалттай бэлтгэлүүдийг хийдгүү байсан нэг гол шалтгаан бол өдөрт нэг ганц бэлтгэлийг одоо өглөө ч юм уу өөрийнхөө завсар зайгаар хийгээл аль бодгол
Гүйлдэн бол таслахгүйгээр явдаг байсан 17 оноос нэг 22 оны үед бол тухайн үед бол одоо би өөрөө оюутан байсан. За тэгээд ер нь бас санхүүгийн асуудлууд айгүй хөртдөг байсан. Одоо тамирчин болоод яг тэр мэрэгжлийн тамирчин болоод ингэ явхад. Тухайн үед одоо би одоо цалингүй байсан мэдээж ажил хийжээд хажуугаар нь бэлтгэл сургуультаа хийгээд явдаг байсан. Тэгээд одоо 22 он хүртэл яг ажил хийгээл одоо барилга дээр ч ажилддаг юм уу? Ер нь хийгээгүй ажил байхгүй дээ. Тэгээд явж байхад яг дотоодын тэмцээнүүдтэй бол ингээд бэлтэж байгаад оролцоод яваад байдаг байсан. Гадаадын тэмцээнүүд бол бас оролцоход айгүй хүндрэлтэй байсан. Тэгээд 22 онд одоо энэ шгшээ хогийн засгалжуулагч одоо манай Elite Trans клубын засгалжуулагч энэ Дорж болон багш, Шийдвэрж болон багш нар ирээд яг одоо энэ шгшээ хогийн тамирчид одоо Бямжав ах байна. Тэгээд Гантлаг ах энэ олон баяр гээд энэ хүмүүстэйгээ одоо нийлээд 23 оны хавраас эхлээд тэгээд одоо яг энэ зэвсэгт хүчин тэг 15 дугаар ангид одоо албаа агчаар ороод тэгээ яг 23 оны хавраас хойш бол яг одоо цугларал бэлтгэлүүдээ аваад үндсэн энэ хүмүүсийг дагаад үндсэн бэлтгэлээ хийгээд тэгээд 2 жил одоо яг тасралтгүй айгүй их зорж одоо өөртөө маш том зорилго тавиад ингээд бэлтгэл хийгээд одоо энэ хавраас л ингээд 2 жилийн дараа одоо амжилт маань арай ахиж байна. Тэгээ бид нар энэ хүмүүстэйгээ бас дэлхийн одоо топ гэхгүй ээ. Ер нь топ тамирчдын игнэнд бол бас болоогүй байгаа. А яг дунджаар бол бас нэг тамирчдын игнэнд бол мэдээж орж ирж байгаа. Дахиад явж байгаа. Тийм болохоор яг энэ одоо нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол мэдээж нэгдүгээрт санхүүгийн асуудал, за хоёрдугаарт гэр бүл маш их дэмжиж байгаа. Тэг одоо ард бол маш бат зогсож байгаа. За бас гол хүчин зүйл бол одоо нөгөө бэлтгэлжилт гэсэн үг. Тухайн тамирчин дээр багш одоо маш төвлөрөөд энэ тамирчин одоо ямар хуу хэмжээний ямар хуу тамирчин ямар хуу бэлтгэл хийгээд ямар төвшөнд өрөх үү гэдэг бол одоо мэдээж багш хүний төлөвлөлт. Тэгээд одоо миний өөрийн одоо сахилга бат гэсэн үг. Одоо мэрэгжлийн тамирчин болгохын тулд сахилга бат бол одоо маш их байх хэрэгтэй. Чи хүнчлээ аваад налаагт маргааш ирээ 3 сар байрлал гэвэл аргалал очиод байрлахгүй бол тэгэл чиний амжилт хоошоо уягдаад яваал байх гэсэн үг. Тэгэхээр мэрэгжлийн тамирчин байхад бол мэдээж маш их золиос бол гардаг. Санхүү мөн биш тэр. За тэгээд гэр бүл зар найз нөхөд гэдэг гүйдэг хүрээний нэг хэдэн найз нөхөдтэй байна үгээс бид нар яг оройд гараад 10 жилийн нэг найзуудтайгаа ганц пиав уугаад ч юм уу ганц кино үзээд явах ер нь боломж байдгүй. Маргаашаа бодоол ингэхээр л ер нь болж өгөхгүй байгаа юм чинь. Тэгэхээр ер нь тэгэл сэргэлт аваад яг хүн тэмцээний дараа нэг сэргэлт 7 хоног аваа гэхээр одоо найз нөхөдтэй зориулаад орой пиав уугаа суултаа нэш. Аль болох гэр бүлдээ зарцуулаад хүүхдүүд гэр бүлдээ зарцуулаад явахыг боддог. Миний хувьд бол тэгээд ер нь цав чөлөөгүй байх хэрэгтэй. Үгүй байх хэрэгтэй ч яах вэ? Ер нь заашгүй шаардлага гардаг. Тийм болохоор ер нь тамирчин хүнд бол дэмжлэг бол маш чухал. Хүн ер нь тэгэл дэмжихгүй болохоор нэг сэтгэл санаанд бас айгүй их нөлөөлөд байдаг юм. Хүн яг ингээл ажиллаа хийж байгаа л гүүх нэг цалинтай болчоод гүүх сэтгэл зүй бол ер нь маш өндөр шүү. Би бол одоо яг ингээл тухайн ажилтай болоод ингээд ирэхэд бол над бас айгүй их зорилгууд нөгөө тодорхой болж гисэн. За би одоо энэ газараас цалиа аваад явж байгаа юм чи мэдээж би одоо амжилттай бол мэдээ сайн гаргаж хариулах хэрэгтэй гэдгийг л айгүй их хомсролдог. Аль болох бүх зүйл дээрээ өөрийгөө дайчлаад амжилтаа ахиулаад тухайн орж байгаа тэмцээнүүдэд илүү сайн орохыг боддгоо. Өнөөдөр ингээд Улаанбаатар марафонд зориод ингээд хүмүүс айгүй их сүүлийн үед бол идэвхтэй оролцож байгаа. Гэхдээ яг уу марафон бол ингээд болдгоорон болоод өнгөрнөө. Тэгэхээр та бүхэн хөвшил болгоод ингээд цаашдаа тий одоо өөрийнхөө зай төрөлд дэвшил гаргаад ингээд явж байгааг бол одоо мэрэгжлийн дасгалжуулагч мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад системтэй бэлтгэл хийвэл бид нар одоо амжилт гарганаа. Жижиг том гэхгүй. Тэгэхээр одоо бидний амжилт гаргах
гол нууц бол би биш бид гэдэг миний хувьд бол боддог. Тэгэхээр олуулаад бид нэр олуулаа юм уу хамт олонны хүрээлэл үүсгэж ийж одоо бид нэр одоо юу яана марафон ч юм уу тий ямар ч тэмцээнд бол ямар ч тэмцээнд багийн зохион байгуулалтад орж иж амжилт гаргана. За мөн одоо нөгөө маш их нөгөө хүн жинтэй хүмүүс ингээд гүйлт рүү орж ирдэг тий. Одоо би зөвхөн зорилго нь турах гэж байгаа гэж орж ирдэг. Би ерөөс гүүгээл турчих юм байна. Тэгэхээр бид нэр гүүгээд яг хүн турж болноо. Гэхдээ яг холын ийм гүйлтэр хичээлж нэг дор бол жин хайж одоо хол гүүгээд өөрийнхөө бүх тамирыг бараад ингээд жинг бол одоо хайж болохгүй. Энэ бол маш том эрсдэлтэй. Тийм болохоор жингээ удаан хөвшил болгож иж явж ил аяанда одоо энэ манай мастерсын ер нь хүмүүс бол одоо тэнд ч байж лаа да. Ер нь маш удаан гүйж иж жингээ баг багаар хайж иж чи яг эрүүл нөгөө гүүгч болж ирж байгаа байхгүй. Тийм болохоор та бүхэн яг нөгөө өөрийгөө сориод за би ингээд цол зэрэгтэй тамирчин болё гэд орж ирж байгаа жоохон жин ихтэй ийм хүмүүс одоо өөртөө эсвэл дотор ийм эрхтэй юу яадаг хүмүүс байвал ба штэ. Хамгийн дөрөнд ингээд эмчтэр очиод миний юугаар бол эмчтэр очиод одоо өөрийнхөө одоо эхот ч юм уу шинжилгээ өгөөд ингээд одоо өөрийн миний бие ер нь ямар байна те би ингээд ачаалтай бэлтгэл хийвэл миний зүрх ер нь ямар хуу байх уу те тэгэхгүй нөгөө өрөөсөл юугаар шууд хүмүүсийн нөгөө нэг юугаар ингэж өөрийнхөө хөөрсөн сэтгэлээр орж ирж одоо тэр бэлтгэлийг ямар нэгэн өвчлөлтсөн байсан эрхтнийг одоо гүүгээд ч юм уу ингээд ачаал үүсгэхээр тэр нь ингээд бүр сэтрэх ийм аюул. Тийм болохоор та бүхэн яг эрүүл мэндээр гүйжихад бол хамаагүй. Аяанда би чи өөрөө төлжөөд ингээд гүйлт гэдэг зүйлээр өөрийгөө бүхэн төлжүүлчихдэг. Тийм болохоор яг ингээд өөрийгөө сорийг 42 21-т гүй би нэг тийм цол зэрэг авъя гэж бодож байгаа хүмүүс байх юм бол одоо эмчийн үзлэгт өөрийгөө хамруулад тэгээд яг энэ гүйлт гэдэг зүйл те өөр дээр маш их юу хийх хэрэгтэй. Энэ зүйл ингээд би энэ гүйлтийг ингээд хөвшүүлэхээр энэ гүйлт гэдэг зүйл намайг яг эмчилж чадчихэв нү те. Энийг яг эрүүл болгож чадчихэв нү гэдгийг та бүхэн яг өөртөө хөвшүүлээд баталгаа болгочвол ер нь маш чухал. Тэгэхгүй бол нөгөө хүмүүсийн амаар гүүхээр л энэ дотор эрэхтэн энэ юу чи ингээд зүгээр болчдөг гэж штэ турхаар гэдэг ойлголтуудыг юу яханд бол өөр дөр харин аль болох яг ийм юунд хамрагдаад одоо эмчийн үзлэгтээ нэг 3 сар тутам ч юм уу 6 сар тутам хамрагдаад өөрийн одоо бид ямар их өөрчлөлт гарч ийн энэ яг идэгж гин үү гэдгийг үзэх хэрэгтэй гэж миний хувьд бодож байна. За жингээ бууруулах гэж гүйж байгаа яг зөвхөн гүүгээд жингээ бууруулж байгаа биш. Тэрэн дотор хоолоо зохицуулаад, нойроо зохицуулаад, тэгээд гүйлтээ зохицуулаад тэгээд ингээд цогц хэлбэрээр ингээд өөрийгөө амьдралын хэмнэлээ өөрчлөх юм бол жинчээ хасагдана гэсэн санаа шүү дээ. Ер нь бол за одоо юунуудаа гүдэг тамирчтай юу яхад нөгөө бэртлэг эмтэл гэж бас асуудлууд маш их гардаг. Одоо анхлан гүйж байгаач тэр паро тамирчид дээр яагаад энэ бэртлэг эмтэл гарч байгаа гол шалтгаан бид нар энэ нөгөө хөлөнд ер нь ихэвчлэн бидний нөгөө хөлний үеийн дээр ирэх ачааллууд айгүй их байдаг. Тэгээд бид нар жинтэй байж иж аль болох жингээ одоо миний хувийн бодлоор бол жингээ аль болох багасгасны дараа мэдээж хөвшил болгоод гүүгээд 1-2 сар болсны дараа бид нар ачаалтай бэлтгэлүүдийг өгөх хэрэгтэй, авах хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө нэг орж ирэл 7 онцод ачаалтай бэлтгэлүүд аваад тэгэхээр энэ үеийн дээр одоо айгүй их ачааллууд ирээд мэдээж хүн жинтэй хүмүүс гүүхээр бүх одоо жин хөлний үеийн дээр юм уу одоо доотлын булчин шилбнээс доошх бүх булчингууд дээр айгүй их ачаал ирдэг. Тийм болохоор сайхан хөнгөртлөө хурдны тийм ачаалтай бэлтгэлүүдийг аль болох алгасах хэрэгтэй. Тэгжээж энэ хөлн дээр ирэх ачаал бэртлэгэмтлээс хол байна. Альва юм нөгөө бид нар ингээд амьдралын гүйлтийг амьдралын хэм маягт оруулна гэж байгаа бид нар хөл янз бүрийн эрхтэнгүүдээ ч гэсэн давхар биднийх амьдралын хэм маягт орж байгаа. Тэгэхээр хөлн дээр илүү ачаал үүсгэхийн тулд бид нар баг багаар системтэйгээр хөлөндөө юу яа одоо хөлөндөөч дээр
одоо дотор ирэх нөгөөдөө штэр маш багаар дасгаад ингээд ачааллуудыг юу яагаад ер нь жин ихтэй бол аль болох жингээ асаад тэгжиж одоо хурдны юм уу би зорилгоо тодорхойлох одоо нөгөө хит тоолын цол зэрэг авъя гэж бодож байгаа бол аль болох жин дээр анхаарад жингээ гэхдээ тогтмол нөгөө ихээр биш одоо яг ингээд системтэйгээр яг бие хөнгөрүүлээд хасаад 2-3 сарын дараа жим багасаад ирэнгүүт за өөрийнхөө зорилгыг тодорхойлж эхлэх хэрэгтэй. За би одоо тим марафонд гүнэ, тэгж гүнэ, тим цагаар гүнэ гэд. Тийм болохоор та бүхэн одоо хөлний бэртлэгийн плейс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээж жингэн багасгаад өөртөө таарсан ачаалаар хөлөндөө маш их дасгаж ээж дараагийн юугаа юу яахгүй бол одоо биднэрт нөгөө овоо ингээл яг гүгээд хэлж идэл энэ хөлний асуудал, бэртлэгийн плей асуудлууд маш их орж ирдэг. За тэгээд бэртлэгийн плүүдээ авчаад дараа нь айгүй их зочроо орж ирдэг. Өө зүгээр өстэй хөл зүгээр болчлаа гэл нэг 20 хоногийн дараа 10 хоногийн дараа зүгээр өстэй нөгөө сайн байнгын бэлтгэл хийгээд өглөө болгон гүүгээд ингээд тороо тамирчдын шин дагаал зүгээр өстэй хөл зүгээр болцоо гэл ингээд дахиад нөгөө хөлөнд чи ачаал үүсээд эхэлнэ. Тийм болохоор ерөөсөө бидний хамгийн хайрлаж их ёстой гүйлтийг юм бол хөл байдаг. Тэгэхээр хөлөндөө юу яханд бол бид нар ахаад л одоо зөөлнөр тий одоо төрүүжийнхаа гаргасан алдааг тавтахгүй тулд маш ухамсартайгаар одоо зөөлөн тэн дээр нэг түрүүний ярьдаг нөгөө сэтгэл зүй. Одоо ингээл манайхан чи ингээл гүүж идэл ингээл хүрээлнэр ингээл гүүж байгаа байхгүй юу? Гүүжээснаа яг ингээл хөнгөө болохоор гайгүй темперэл ингээл өөрөө яваад байгаа. Тэгэл урдаас нэг хөөн гараад ирэхээр нөгөө барьжээс тавьж байхгүй зүгээр хордлаа. Нөө хотлаа. Ингээд харагч үй наад чи зөврөөд байгаа шүү. Аа зүгээр. Тэгэл хүмүүс өнгөрөхөө тэгээрээ ингээл темп нь унаад аль болох ерөөсөө темп гэдэг зүйлийг л бариас сурчих хэрэгтэй. Кросс хамгийн темп барьж одоо сурах хугацаа бол мэдээж нөгөө зөөл ингээд кросс хийж байгаа шүү дээ. Тэн дээр бид нөгөө темпийг маш их сайн барьж чаддаг. Өөртөөгөө төвлөрөөд ганцаараа одоо гүйжих хугацаанд нөгөө сэтгэл зүгээ удирдахаас гадна тэр темп гэдэг зүйлийг л айгүй их одоо баатрах бол одоо рилэн дээр маш их оруулдаг нөгөө юу айгүй их жигд байх хэрэгтэй. Тэр зүйл бол маш чухал. Тэгэхээр тэрнийг заавал бид нар олуулан гүйжихтаа ч юм уу интервал бэлтгэлүүд дээр бол мэдээж темпийг бол барихгүй. Тэгэхээр зөөлөн кросстой өдрүүдээр юм уу зөөлөн гүйлт хийж хахад аль болох нэг цагаар л одоо 5:0-оор явдаг бол яг 5:0-оор за нэг 4:58-аас яг ингээд 5:0-оор барих гэж байгаа шүү дээ цагийг. За би өнөөдөр 5:0-оор бариа явна гэвэл яг 5:0 дээр барих гээд ингээд айгүй хэцүү. 1-ээс 2 секунд татаад урагшаа биш. Хоош нь татаад за 4:58, 59 гээд яваад байх юм бол айгүй гоё пейсийг барьж өгдөг. Яг багшийн юм уу өөрийнхөө төлөвлөсөн цагнаас 1-ээс 2 секунд хоош нь татаад барьчих. Урагш нь биш. Цөмөлж биш. Тэгээд ингээд яваад байх юм бол тэр темп чинь яг ингээд унгалаа ч гэсэн сүүл рүү унгалаа ч гэсэн яг барих пейсэн дээр гарна гэсэн үг. 5:0 дээр гарна. Хурд сэтгэл зүй хоёр яг нэг юу те нэг асуудал те. За одоо ингээд цаг маань ер нь дуусах тийшээ хандж байна. Манайханд асуулт байвал асуугаад тэгээд хариулт аваад явъя. Сайн байна уу хөө зүгээр. Миний хувьд бол нөгөө зүгээр сонирхож эхлэн гүйж байгаа юм байхгүй. Тэгэхээр ер нь зүгээр 7 хоногт ер нь хэдэн удаа ер нь бэлтгэл гэх юм одоо гүйжиг бол сайн байх вэ? Тэгж шившил болох вэ? Гэсэн л тийм сонирхож байгаа асуулт байна. Зүгээр яг эрүүл мэндээр тий. За эрүүл мэндээр гүйж байгаа гэдэг би нөгөө түрүүнд хэлсэн. Эрүүл мэндийн гүйлтийг бол нэг 5-аас 10 км дотор л ер нь хийж 10 км байхад. Яг гоо анх хичээлээд эхэлж байхдаа нэг 5 км өөрийнхөө яг зайндаа юу яагаад би чи аяанда нөгөө хөвшл болгоод ирэхээр хөнгөрөөд ирнэ шүү дээ. Хөнгөрөөд ирэнгүүт нэг өдөрт нэг 10 км-ийн гүйлтийг хийчээд байх хэрэгтэй. Гэхдээ яг 7 хоногт одоо 4-ээс 5 удаа. За яг гоо нэгд өдөр бол мэдээж яг шинэ ажил төрөл амжуулдаг тийм болохоор бид нар бол нэгд өдрийг бол аль болох одоо гүйлт хийхгүйгээр хамраад за 2 дахь өглөө гүн, 3 дахь, 4 дахьтэй гүйждэг. Хагас сайндаа гүйждэг. За 1 дахьд 5 дахьтаа амардаг ч юм ингээд нэг 7 хоног 5 өдөр бол гүйлтээ хийчихэд байх хэрэгтэй. Тэгээд яг амьдралын хэм маяг болгохын тулд нөгөө
аль болох юу яах хэрэгтэй. Нөгөө хоолдоо одоо ямар ч хоол идэж болно гэдэг байгаа шүү дээ. Тэгээд бид нэр гол нь эрүүл байх гээд бидний одоо хамгийн тулгамдж байгаа асуудал чинь ер нь манай улсын асуудал ч байгаа дотоод эрхтний л асуудлууд байна шүү дээ. Тэр асуудлуудыг нөгөө гол шийдэж байгаа зүйл чинь өөрөө одоо бид нар нөгөө тэр хоолыг идчихэл шингээх зорилттой шүү дээ. Тийм болохоор нөгөө хоолдоо хийчээд одоо яг амьдралын хэм машил аягаар гүгж байгаа бол одоо оройдгүй үл ер нь миний бодвол зүгээр гэж бодож байна. Яг хоолоо идчихэл тэрнийг шингээчээл унтаад байвал таны бие бол мэдээж ирүүлэр л байгаад. Тэгэхээр бид нар өглөө бол яг өглөө зөөлөн гүйлт өдөрт 2 гүгэд байж болно л да хамаагүй 10 км 2 хуваагаад гүйж болно. Хамгийн нөгөө хүмүүст хүрэх гээд байгаа гол мессеж нь энэ нөгөө би өчигдрийн нэг яриан дээр өгсөн нөгөө имлэгийн ачааллаа бууруулахын тулд манай улс хамгийн түрүүнд юунд хөрөнгө оруулалт хийх ёстой бэ гэвэл энэ нийтийн биеийн тамир тий. Тэгэхээр нийтийн биеийн тамирт яагаад хөрөнгө оруулалт хийх ёстой вэ гэвэл одоо энэ маш их энэ хор тавдруудыг чинь даван туулах зүйл чинь бид нэр хоолоо идчихэд шатааж чадахгүй унтаад байна. Тэгээд энэ шууд унтчаад байна. Тэгээд энэ дотоод эргэтэнгүүд чинь ямар нэг асуудалд ороод ерөөсөө ходоод бүр илгэний асуудлаар бид нэр яваад байгаа байхгүй юу. Тийм болохоор бид нэр аль бол хоолоо идчихээ шатаах хэрэгтэй гэдгийг л зөвлөмөр байна. Тэгэхээр 7 хоногт 4-5 удаа аль болох нэг оройд гүйлтээ хийчихэд хоолоо идчихэд гүйлтээ хийчихэд тэгээд орой ахаад өлсөд байвал аль болох нөгөө нэг тараг мараг тий тараг сүү иймэрхүү юм уугаад хөвшчих хэрэгтэй. Таныг хөвшгээр таны гэр бүл чинь дагаад яг энэ хөвшлийг тэр хүмүүс гүйлт хийж чадахгүй байлаа ч гэсэн таныг дагаад гэр бүл чинь маш зөв хөвшилтэй болоод ирдэг байхгүй. Тэрийг л маш их анхаарах хэрэгтэй. Тэр чинь одоо өнөөдөр харагдахгүй байлаа гэхэд одоо ирээдүйд харагданаа 5-аас 10 жилийн дараа харагданаа. Би яг энийг л хэлээд байгаа. Манай улс одоо ганцхан Улаанбаатар марафон гэдэг байхгүй маш олон аймгийн төвүүдийг одоо ингээд төсөв баталдаг шүү дээ. Зүгээр миний бодлоор төсөв батлахтаа одоо энэ дээр маш их анхаарах юм. Аймагуудын юу аймаг болгоныг улсын төсвөөс зохион байгуулдаг нэг ийм хавар намар ч юм уу ийм нийтийг хамарсан ийм гүйлтийг зохион байгуулах хэрэгтэй. Тэгжээж тэн дээр мэрэгжлийн тамирчин очино. Тэгвэл яг сонирхчдын ангил гэдэг зүйлүүд тэн дотор маш их ангилтай байх хэрэгтэй. Тэгжээж тэр хүмүүсийг ингэж зөв хэв маягтай болгож тэр тэмцээний сэтгэл зүй, тэмцээнд орвол ямар байдаг вэ гэсэн хүсэн хүлээсээ иймэрхүү юмтай болгож ээж энэ юунаас салнаа. Тэгжээж энэ эрүүл мэндийн салбар гэдгээ бид нэр одоо аварнаа. Тэгэхээс бид нар одоо нэг имлэг барих гал ингээд хэдэн тэр бомыг юу ягаа зараад байдаг ингээд одоо бүх имлгүүд ингээд ачаалаа дийлхэ байцсан. Тэгэхээр бид нар энэ нийтийн биеийн тамир гэдэг одоо энэ хятад солонгосчууд ингээд яагаад ийм олон марпо хийгээд байгаа гэдэг чинь энэ асар олон хүнийг хөдөлгөөнтэй байлгаж ийж эрүүл байлгаж байгаа. Тэгэхээр тэр марпоныг одоо болиул болчихно доо тийм ашигтай. Тэгэхэд имлгүүд нь одоо маш их ачаал багтаа байдаг тийм бид нар ингээд янз бүрийн шаардлаганаар одоо урд бэлтгэл хийж байгаа ч юм уу ингээд нэг том имлэг гэж байгаа ш тухай хотынхоо ингээд ороход ерөөсөө тийм хүн байхгүй байгаа. Ингээд харахад тэнд нэг хүн энд нэг хүн яг ингээд үндсэн юугаар ирээд үзүүлээ явчихдаг. Тэгэхэд манай улс одоо нэгдүгээр имлэг энэ алтурт руу ороход ёо гэмтэл рүү ороход ямар амар хэцүү тийм болохоор бид нар ер нь цаашдаа ер нь урайлах за өөрийнхөө одоо сошиал хаягаар ч юм уу нэгэнтээ урайлах юм бол одоо энэ нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тал дээр тийм хүм болгонд одоо хөвшил болгож ийд энэ зүйлүүдийг маш удаа ярьж ийж нөгөө хүмүүс олж харна. Тэгэхгүй бол одоо яг ингээд энэ зүйлүүдийг олж харахгүй яваад байдаг. Тэгэхээр одоо та бүхэн аль болох энийгээ урайлаад олон хүмүүст хүргээд явж явах хэрэгтэй. За өөр асуулт байна уу? За сайн байна уу. Яг өөртөө толгараад байгаа асуултыг асууч. Ингээд нөгөө олон километр гүйж байгаад сүүлийн 3-4 км дээр амар ядраад ирж байгаа байхгүй юу. Тэнгүүт алхаж байгаа мөртлөө нөгөө зүрхний цохилт зоон 5 дээр яваад байгаа байхгүй юу. Тэрийг ер нь ингээд хүчлээд 3-4 км-ээ гүйцээх юм уу? Эсвэл одоо яг энэ үедээ яаж иж энийг давж туулд юм болоо? Нэг 3-4 км-ийг бараг 30 минут ч юм уу яваад тэгээд ингээ харахаар бол бараг алхаж байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө зүрхний цохилт болохоор зоон 5 дээр явсараа гал дуусгаад байгаа юм л да. Энэ асуудал дээр. За энэ тал дээр зөвлөгөө өгөхөд юу яаж юм л да.
их бэлтгэлээ эхлэхдээ жоохон өндөр эхлээд пэс унаж гин үү? Эхлээд өндөр эхэлчихэд байна уу? Ууламчных багшийн өгсөн цагаас ч өндөр эхлэв. Тэгээд одоо зүрх ямар сони юм бэ? Одоо бидний зүрх чи яг ингээл ачаалтай бэлтгэл өглөө интервал бэлтгэл өглөө дууруулаа минутын дараа одоо зүрх мэдээж доошо буудаг штэ пульс. Тэгэхэд яг таны зүрх болохоор одоо яг өндрөөр байгаад байна гэж штэ тий. Интервал дээр биш л дээ. Энэ холын гүйлтэн дээр. Тэгэхээр чи одоо яг Ингээд харахаар болохоор дараа нь харахаар ингээд 103 4 дээр гүйж ягаад ядраад сүүлийн 3 4 бас нэг дээр 105 орчиж байгаа. та яг гүүгээд хэр удаж байгаа вэ? Уудаг юм аа яаж болж байгаа. Сүүл рүүгээ бүр жилдээ бүтэн бүтээр дуугаач тэгээд. Та гүүгээд ер нь хэр удаж байгаа вэ? Яг 12 сараас хойш явж Багы. тийм болохоор миний бодлоор бол одоо тэгээд авж яах хэрэг нөгөө юунуудын холын бэлтгэлүүдтэй ингээд аваад явж ин тэгээд сүүлдээ унгаад гэхээр одоо яг Ачаал нь жоох эхлээд байна. ачаал нь тий ачаал нь ихтэж байгаа би юу яахгүй тасахгүй байна гэсэн үг л. Тийм болохоор тэр зүйлээс байхгүй болгохын тулд нөгөө яг одоо өөрийнхөө таарсан гоо километртэй биш. Өөрийнхөө таарсан нөгөө нэг яг нэг пэс үү штэ. Тэн дээр холын гүйлтүүдээ тэр таарсан өөрийнхөө пэсэн дээр одоо холын гүйлтүүдээ нэг хэсэгтээ аваад байвал нөгөө зүрхэндээ тий ихтүүлээд байна гэсэн үг. Одоо таны ачаал. Тийм болохоор өөрийнхөө таарсан пэсэн дээр холын гүйлтүүдээ маш удаа аваад байна хол. Тэгэхээр таны нөгөө нэг одоо түрүүний нөгөө нэг миний хилээд байдаг нөгөө нэг таслууд ч одоо зүрхний хөлний юунууд тасл гэсэн чинь тэр зүрх чинь тасгаж ээж өгөхгүй болохоор таних ингээд байж байгаад өгөхөөр мэдээж ачаал аваад байна. Маш их ачаал аваад байна. Тэр чинь одоо маш буруу. Зүрхэнд чи одоо айгүй их. Зүрхний чи одоо маш олон жижиг судсууд байгаа. Тэр судснууд гимтэж гин гэсэн үг. Гимтэж болохгүй. Тэгэх юм бол тэр чи айгүй их асуудал үүснэ. Тийм болохоор та аль болох холын гүйлтүүдээ өөрийнхөө яг хэмжээнд ядралахгүйгээр би өнөөдөр авчаад дараа нь харин ачаалаа баг угаар нэмээд явах хэрэгтэй. Тэрнийга нөгөө төлөвлөгөө авч байгаа багшаасаа сайн ярилцаад ийм байна багшаа. Ийм зөвлөгөө авсан. Миний хэлснийг ч гэсэн хэлээ те. Ийм байвал багшаа яах вэ? Ингээ холын бэлтгэлээ яг ийм пэсээр доош нь унгаад ингээд нэг аваад үзье. Тэгж яхад би сүүлийн 3 км дээрээ яаж ийн хийж ийн гэдгээ сайн ярилцаад ингээд шийдчихвэл болох байхаа. За Өөр асуулт байна уу манайхан? Сайн байна уу? Би нэг юм асуусан. Өндөрлөг газар хийх, нам дор бэлтгэл хийх. Энэ хоёр юугаар ялгаатай? Одоо Улаанбаатар бол 1200-аас 300-тай байгаа. Тэгээд таныг болохоор Баян өндөр сонгосон. Баян өндөр болохоор 2300-аас 2500-ийн хооронд байдаг. 2400-тай байдаг. Эндээс 1000-аар баг илүү. Тэг өндөрлөг газар авахаар ачаал их яадаг гэсэн. Тэг өндөрлөг газар бэлтгэл хийгээд тэнд өндөр ачаал авч гаад. Тэгээ Улаанбаатарт их тэмцээнд орохоор 1000-аар баг юм чинь хамаагүй зүрхний одоо юу үйл ажиллагаа хамаагүй дээр байх уу, илүү ажиллаж чадах болов. Тэг өндөрлөг газар бэлтгэл хийхийн давуу тал нь юу вэ? Ер нь өндөрлөг газар бэлтгэл хийвэр ямар хөө бэлтгэл төр гол төвлөрөх вэ? Ер нь өндөрлөг газар бэлтгэл хийх нь зөв юм уу, буруу юм уу? За энийг л би асуух гэсэн. За баярлалаа. За яг мэрэгжлийн тамирчид бол ерөөсөө өндөрлөг гэдэг зүйл бол ерөөсөө толгойд нь өдөр болгон бодогдож идэг зүйл. Одоо уулчч тэр за гүгч тэр ерөөсөө өндөрлөг газар хүчил төрөгчийн тутамг орчинд бид нар бэлтгэл хийх хэрэгтэй. Одоо энэ Кен Этиопийн тамирчид яагаад ингэж амжилт гаргаж байгаа бол үндэс нь одоо бэлтгэлийн баазуудаа дандаа 2300 м-ээс дээш өндөрлөгт хийсэн байдаг. Тэгэхээр өндөрлөг газар бэлтгэл хийгээд хүчил төрөгч дээшээ явагдсан маш бага болоод хүчил төрөгчийн тутамг орчинд очиж бид нар бэлтгэл хийдэг. Тинчээ маш их ачаалтай бэлтгэл хийсэн хүмүүс нам руу хүчил төрөгчийн баялаг орчинд орж ирэхээр айгүй их амжилт гаргадаг. Тэгэхээр ерөөсөө бидний гол марафон гүйгчдийн гол түлхүүрчийн ерөөсөө тэр өндөрлөг гэдэг зүйл. Чухал тэмцээнд зорж байгаа хүмүүс бол өндөрлөгт очиод бэлтгэлээ аваад нам руугаа очиж уралдана гэсэн бэлтгэлийн юм уу тэмцээний төлөвлөөд явах хэрэгтэй. Тэгэхээр өндөрлөг бол ер нь марафонд бол маш чухлаа. Мэргэжлийн тамирчид тэр тусмаа Кен Этиопийн гол түлхүүр болж өгж байгаа энэ тамирчдын гол юу нь ерөөсөө өндөрлөгт бэлтгэл хийдэг. Тэгээд орж ирдэг. Орж ирэхдээ яг нөгөө Кен Этиопийн тамирчдын гол амжилт гаргаад одоо дэлхийн рекорд хийж байгаа гол юу нөгөө цагийн бүстэй. Тэд нар яг ингээ Кендэ бэлтгэлээ хийчээд өндөр ачаалтай бэлтгэлээ хийчээд
Европ руу ингээд нам дор газар руу ороод уралдаад энэ дэлхийн рекордуудыг Америк руу очиж уралдаад нэг цагийн зөрүү нэг гарахгүйгээр Аз руу ирээд уралдахаараа тэд нар бол нэг тийм өндөр цагийн үзүүлэлтийг бол үзүүлдэггүй. А яг өөрийнхөө цагийн бүст доош намд орлогоо буугаад уралдаануудаа хийгээд ингээд их том амжилтуудыг гаргаад байгаа. Тэгээд энэ дэр бол одоо дэлхийн бүх улс орн л энэ өндөрлөг гэж ярьж байгаа. Тийм өндөрлөгийн бэлтгэлүүдийг авдаг. Ихэвчлэн дом дамирчт нь бол Кен Этиопийн тэр өндөрлөг том баазууд очиж бэлтгэл хийж тэгээд Европ руу том уралдаануудаа жишээ нь хийгээд ингээд амжилтууд нь гарч байгаа. Манай улсын тамирчид ч гэсэн ер нь өндөрлөг рүү бол ер нь ихэвчлэн аль болох өндөрлөгт бэлтгэл сургуультаа хийгээд тэгээд намдаа очиж уралдахыг манай яг ингээд Улаанбаатарт бол өнөөдөр бэлтгэлээ манайх бол бас ч боломжтой Улаанбаатар бол 1200 тэгээ бид нар 1200-аа ихэвчлэн бэлтгэлээ авчаад одоо урагшаа Азийн, Япон, Солонгос, Хятад руу очиод далайн төвшнөөс 400 бараг далайн төвшөндөө очиод уралдаад айгүй их амжилтууд бас гардаг. За үлдээсэн юунууд тэр нэг хувцлалт дээр та бүхэн нэг зөвлөгөө өгчээ. За хувцлалтыг бол одоо мэдээж улиралдаа тааруулаад манайх ингээд яг хувцлалтан дээр яг улиралданд тааруулаад мэдээлэл хүргэчихье гэхээр манайх чи ерөөсөө нэг хэцүү юм а 5 сар гараад 6 сар гарах чиг засаараад байх юм. Тэгэл хүмүүст яг нэг ийм хувц өмсөрөө, тийм хувц өмсөргээд зөвлөхөө тэгэхээр 5 сар засаараад байхаар би ямар юугаа өмсөрөө, эртүүзээ өмсөрөө гараа магтаага гүгээрээ гэдэг юм шээ. Тийм болохоор ер нь хувцлалтыг бол одоо манай улсад бол ер нь аль болох нөгөө ийм эртүүз за ийм дотордолтой ийм даавуутай гэснээс нөгөө өвөл бид нар маш их нөгөө гүйжихта юу яаж байгаа үе мөчөө их дааруулж байгаа тийм бид нар үе мөч дааруулахаар одоо бид нар кальц дутагдaltaй биш ч гэсэн нөгөө юу яадаг ясны сэргэжилтүүд айгүй их явж байгаа энэ гүйлтийн гүйдэг хүмүүс энэ дугууны хүмүүст тийм болохоор энэ өвөлд одоо салхи нэвтэрдэггүй өмд цамцуудыг сонгоод аль болох энэ өмднийхөө дотордолтой юм өстэй биш ийм ноос материалтай зүйлийг яг энэ өвдөгний үеинүүд дээр өвдөгчийг ингээд яг оёод бэхэлжүүл амар байдаг. Өмсөд гүүнэхээр биднэрт одоо айгүй их асуудалтай тэр чинь ингээд доошоо дээшээ гулгаад айгүй их асуудалтай байдаг болохоор өвдгөн дээрээ бэхэлж хэрэгтэй. Тэгээд өвөл болохоор ингээд гүйлтэй орхичдаг тийм манайхаа. Аль болох амьдралын хэм маяг болгоод ингээд явж байгаа юм чинь өвөлж гэсэн аль болох гүйлтэй хийгээрээ. Тэгтээ өөртөө хайртай одоо өвдөг үе мөчөө сайн дулаалаад хөлсөө сайхан гадагшлуулдаг даав нь маш юм даав материалтай цамц подволкыг дотортлоор өмсвөл зүгээр. Тэгэхгүй нөгөө нэг юм гялгар материалтай ус авдгүй нэг юм юунууд чинь шууд ингээд хайрдаг. Хайрхаар одоо энэ нурууны асуудлууд за өнөөдөр би нэг ганц удаа ингээд нэг дааруулчихъя гэд ингээд яваад байх чинь тэр чинь удаа хугацаанд маш их нөлөөлнө шүү. Тэгэхээр даав материалтай зүйлүүдийг одоо өмсүүл зүгээр яг дотортлороо өмдөн дээрэж тэр одоо макан дээрэж тэр хувцлалт бол тийм. За өөржин хувцлалт би за тэгээд харилцан яриа буюу нөгөө гүйдэг хүмүүс ингээд аль болох өөрийнхөө мэдээллийг нэгэндээ хүргэхдээ одоо нягтлсан те нэгэндээ маш зөв зөвлөгөөг нэгэндээ хүргэж байгаарай. Тэгээд нэг хүнээс сонсоод нөгөө хүн нь одоо буруу мэдээлэл авсан ч байсан ч юм уу ингээд янз бүрийн нөгөө нэг бэлтгэлжилтэн дээрч тэр одоо өөр хоолтон дээрч тэр нэгэндээ нөгөө нэг буруу мэдээллүүдийг аягүй их түгээдэг. Тийм болохоор сайхан ярьж байгаа зүйлүүдэд нягтлаад нэгэндээ аль болох зөв мессежүүдийг нэгэндээ хүргэж байгаарай та бүхэн. Тэгээд одоо гүүл дээр хичээлж байгаа хүмүүс одоо сүүлийн үед маш их ихсэж байгаа. Энэ бол маш их сайшаалтай байна. Тэгэхээр та бүхэн одоо маш их баяртай байгаа. За одоо өөр нэг бас нэг зүйл байгаа. За нөгөө гүйлтийн үед нөгөө нэг ямар зүйл нөгөө гүйжихтаа ямар зүйл хэрэглэх ёстой вэ гэдгийг дээр зөвлөгөө өгье. Бид нар гүйлтийн үед ямар зүйлүүдийг маш их хэрэгтэй. Нөгөө нүүрс усаар баялаг те. Нүүрс усыг бол ер нь маш сайн дундуур нь аваад явж явах хэрэгтэй. Одоо хол гүйгэж байгаа хүмүүст зөвлөхөд хүмүүс нөгөө нэг явж байгаа л ингээд нэг жоохон ядраад ирэхээр л уух юм авдаг штэ. Энэ зүйлүүд
байж болохгүй. Өнөөдөр би ядраагүй юм чинь энэ уух юмыг ерөөсөө бэлтгэл дээр хэрэглэхгүй гэж орхичдөг байхгүй зарим хүмүүс. Авах ёстой, уух ёстой юм аваа шингэнээ сайн нөхчих юм бол биднэрт бэлтгэлийн дараа айгүй их ядралтгүй байна. Бэлтгэлэн ч гэсэн айгүй ядралтгүй авнаа. Тийм болохоор өнөөдөр бид нар ядрахгүй байна гэд уух зүйлээ аваад хайж болохгүй. Тийм болохоор уух зүйлүүдээ сайн уугаад ингээд бэлтгэлээ хийгээд нүүр цусаар баялаг зүйлүүдээ сайн авч байгаарай. За бэлтгэл дуусаад 30 минутын дотор бол мэдээж яг биедээ одоо нүүр цусаас тэр дутмагдсан зүйлүүдээ аль бол хурдан нөхөж юу ягаараа удаа явагдсан одоо хотоод маань агчдаг. Тийм болохоор одоо хэрэгтэй зүйлүүдийг юу яаж чадахгүй гэсэн үг. Шимэгдүүлж. Тийм болохоор аль болох гүйлтээ дуусгаад нэг цагийн дотор шимт хичээлтэй хоол хүнсийг хэрэглэх уургалаг хүнсүүдийг бид нар ингээд нүүр цусаар баялаг явж байгаад хамгийн сүүлд нөгөө нэг булчин масаа идэх аюултай байдаг байхгүй юу? Тийм болохоор та бүхэн энэ гүйлтээ хийж явахдаа сайн одоо эрдэс минералаа сайн нөхөөд гүйлтийн дундуураа явж байгаарай. За кола гэдэг зүйл бол бас нэг өөрийн бодлоор хэлэхэд хамгийн сүүлд хэлээ. Энэ кола гэдэг зүйлийг бол манайхаа яг хамаагүй хэрэгэлдэг те. Бид нар гүйдэг юм чи яадгийн кола уухад яадгийн гэл өглөө нэг кола усаал өдөр нэг кола усаал байдаг те. За колагийг нь ямар үед уух ёстой бэ гэвэл газтай энэ бүтээгдэхүүнүүдийг ямар үед уух ёстой гэвэл одоо маш ачаалтай холын гүйлт юм уу? Интервал буюу өөр маш ачаалсны дараа сэргэх зөрүүлдээр л хэрэглэнэ. Тийм болохоор ер нь хэрэглээд хитэмээ кола бол. Бид нар гүйдэг, бидний гадаас салхинд мөнхийн сүрж гүйждэг, ясны сэргжилтүүд мөнхийн явагдчих магадaltaй ер нь явагдж байдаг. Тийм болохоор газтай ундаанаас бол аль болох татгалзах хэрэгтэй. За тэмцээний одоо оюуны бэлтгэл буюу тэмцээний үед бол эерэг сэтгэлээр төвчээртэй тэмцээн дээр маш эерэг сэтгэлээр би энэ замаа дуусгах гэсэн төвчээртэй гүйх хэрэгтэй. Тэгвэл тэмцээн дээр одоо бэлтгэлдээ автсан учраас тэмцээн дээр маш эерэг сэтгэлтэйгээр гүйгээд өөрийнхөө одоо зорьсон тэр цаг юугаан заавал эвдээд ингээд амжилтанд оролцоорой та бүхэн. За тэгээд бодит зорилгоо тодорхойлоод одоо та бүхэн хугацаагаа сайжруулаарай. За мөн одоо хоол тэмцээний өдрийн хоолтон дээр юм бол маш анхаараарай. За тэмцээний өглөө бол миний хувьд бол одоо тэмцээний өглөө 42 км гүйхэд бол одоо чим холын бэлтгэл дээр миний ганц хэвшүүлсэн зүйл бол 10 гурал за яг шар тос хоёроо утгаад жоо өтгөндөө утгаад уучдаг яг өөрийнхөө таарсан хэмжээнд 1 стк. За тэн дээр нэг 2 өндөг эд чинь. За тэр хоолтон бол нэг цаг 30 минутын өмнө. За 10 гурлаа шар тостойгоо жоохон сахартайгаа сахар ч бол мэдээж глюкоз тийм болохоор сайхан амтлаад уучна. За 2 өндгөө идчихнэ. За 1-2 ширхэг банан тавьчихна. Цаг 30 минутын өмнө 2 өндгөө идсэн бол за нэг 40-оос 50 минутын өмнө 1-2 ч юм уу яг өөртөө таарсан нэг банан идлээ. За тэгээд болоо. Тэгэхээр яг нөгөө нэг тэмцээн ингээд гарах гэж байгаад одоо энэ хүмүүс нэг юу Red Bull мөл гээл нэг янзын юмнууд ингээд уугаад энэ зүйлүүд sneakers идэл те. Энэ зүйлүүд чинь байж болдгоо. Энэ зүйлүүд ерөөсөө байж болохгүй. Яагаад гэвэл энэ маш хурц зүйлүүд байхгүй. Red Bull чинь нөгөө бэлтгэлийн дараа ачаалтай бэлтгэлийг сэргээх зорилттой юмнууд байхгүй. Тэгэхээс өмнө биш. Бид нэр өндгөө идээд яг бэлдсэн биеийн бэлдсэн байгаад тэр зүйлүүдийг хэрэглэж болохгүй. Ер нь ямар ч гүйлтийн тэмцээнч тэр өөр янз бүрийн тэмцээнүүд дээр ч тэр Red Bull-ыг ууж болохгүй тиймэрхүү тийм зочир юу өгөх. Snickers гэсэн ийм шоколадны ийм хурц юмнуудыг хийж болохгүй. Энэ зүснүүд юу яагаад одоо энэ цаанх татах энэ зүс өвдөх гол шалтгаанууд чинь тийм юм хэрэглээд тэгээд зочир гүүхээр тэд нар чинь нөгөө энэ ч нэ задрахгүйгээр айгүй их юу үүсгдэг. Тийм болохоор аль болох хөнгөө хооллоод яг өндөг юм уу тий 10 гурил. Ер нь 10 гурил бол гизний гөрөвлц хөдөлгөөнийг сайжруулдаг. За хорт авдраас урьдчилан сэргийлдэг ийм зүйл. Тэгэхээр аль болох сахар багтаагаар 10 гурилыг өглөө бэлтгэлээс өмнө яг ингэж сайхан найруулад цай кофе гэхээсээ илүү 10 гурилаа юу яагаад дэвшижүүл та бүхэн 10 гурилын тэр
хэрлэх заавар юун дээрээс маш сайн хараараа гидсний гөрөлцөх хөдөлгөөнийг сайжруулдаг, хорд авдраас үргэлжлэн сэргийлдэг маш их ашиг тустай шүү гэж зөвлөмөр байна. За